Сайн сононоо Ганбаатарын ихтэй өнгөдөг 12 дугаар сургуулийн аврын ангиас оролцдог. Гэртээ ээж ах дүүнэрийн хамт амьдардаг. Би 6 дугаар анги хүртлээр сумандаа сурж агаад тэгээд 7 дугаар ангидаа 12 дугаар сургууль шилжиж ирсэн байна. Анх хөнгөө атлетик ер нь бол энд ирээд хичээсэн. Халахаа сумандаа байхдаа 3 дугаар ангиас эхэлж сургуулийнхаа намрын сүркадын төрөлд 800 анхудаа төрүүлж тэгээд тэрнээс хойш бүх сонирхолтой болсон. Тэгээд энд ирээд Сүхбаатар багш маань намайг бэлтгэл сургууль хийлгэж тэгээд өдөө зэрэг төрсөн байна. Би анхны тэмцээний сургууль шилж ирээд тэгээд бэлтгэлд ороод аймгийн намрын сүркадын тэмцээнд 100 метрт 2-т орсон. Тэгээд багаараа буухад 2-т. Би барилдаж медаль авсан. Барилдаа тэгээд шүгэн дөрөвдөлтэй хөрөл медаль хамгийн анхны медаль хөрөл. Хөнгөө атлетикээр хичээллээд аймгийн цоврал тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Мөн тэгээд сая болсон спортын мастер хөрөл дотроо хөшийн нэрмжид улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 3 алтан 1 мөнгөн медаль авсан байна. Полов шоу гээд нодлон жил цоврал тэмцээн болсон. Тэрэнд намар энэ хойдлын тагтаа дээр болсон тэмцээнд 200 мөнгөн медаль тэгээд багаараа буухад мөнгөн медаль хүртсэн. Мөн зааланд бас болсон. Тэрэнд багаараа мөнгөн медаль хүртсэн байна. Сая улсад 400 м талтан медаль, 800 м мөнгөн медаль, багаараа 4-ийн 100 м талтан медаль, 4-ийн 400 м талтан медаль хүртсэн. Миний үндсэн зай болгон 400-800 м гүйтэх. Хөнгөө атлетикээр хичээлэхэд гоё байдаг. Тэгээд спортоор хичээснээр ер нь төсвөр төвчээртэй. Тэгээд багаар ажиллах чадвартай. Тэгээд хамт нэг ойлгож хөнгөө атлетикээр хэлэх нь гоё. Спортын мастер хөрөл дотроо хөшийн нэрмжид тэмцээнээс улсын аврах шалгаруулах тэмцээнээс 800 м мөнгөн медаль хүртсэн байна. Энэ болонгууд бас хөрөл дотроо хөшийн нэрмжид улсын аврах шалгаруулах тэмцээнээс 400 м. Энэ болонгууд өмнө жилийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнээс багаараа буухад хөрөл медаль хүртсэн. Тэгээд энэ болонгууд нэг агын боройдууд ирж бид нартай хамтарсан тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тэрэнд нь 800 м-ийн төвлөлт алтан медаль хүртсэн байна. Тийм. Энэ болонгууд бас аймгийн аврагын медаль, 400 м-ийн хөрөл медаль, тэгээд буухад төрөлд бас хөрөл медаль хүртсэн байна. Чөлөө цагаараа найзууртайгаа сакс тоглох дуртай. Нэг дасгалаа гэсэн чи дасгалуудыг хийж чадахгүй, тэгээ хөл гараа эвлэрч өгөхгүй. Унж манай тэл аяга хөвгөлтэй байсан. Хамгийн анх бэлтгэл ирж байгаа. Сая болсон улсын аврагын тэмцээнээс медаль авч бууж хаад маань найзууд надад бэлэг өгсөн, тэр нь аяга гоё санагдсан. Тэгээд тэр их дорсомжтой үлдэх байх гэж бодсон. Тэгээд гаднаа маш их баярлж байгаа нэ дотроо амар уйлмаар бас санагдчихсэн. Чөлөө цагаараа PC тоглоом уцаа оролдохгүйгээр чөлөө цагаараа дуртай спортоор тэгээд дуртай зүйлээр өөрийгөө хөгжүүлээ, тэр зүйлээр бэлтгэл сургалт хийвэл хүүхдүүд маань амжилтанд хүрч чадна гэж бодож байгаа. Манай ээж багадаа гүйдэг байсан гэсэн тэгээ манай эгч бас гүйж байсан. Тэмцээнд оролцоод тэгээд бас дэмждэг. Тэгээд амжилттай оролцоорой, амжилт гаргаарай гэж хэлдэг. Тэгээд энэ тэмцээнд ороход маань Уцнаргийн бэлдэж ер нь их тасалсан. Дуу дуулах дуртай. Тэгээд сумандаа авахта дуулж байсан. Тэгээд дуурын тэмцээнд 3 дугаар орсон. Сүмихи зэрэглэн дэгийг анирэлаад сүсгэлхийн гэрхэнд ээж минь бодогдно хүүгээ ирнэгээд сүгээ өргөөд хүсэлэн чилтэл алсыг ширтээд алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ. Тэгээд зөндөө гомдоосон бах. Тэгээд ээжигээ гомдоожсэн бол уучлаарай хайртай шүү гэж хэллээ. Цаашдаа Сүхбаатар багштай тэгээд хөнгөө атлетикээр хичээлэн тэгээд өшөө илүү амжилт гаргахын төлөө хичээлж болж байгаа. Мөрөвчл бол багш дасгалж болох гэж байна.
Намайг спортоор хичээлэхэд хамгийн их тусалж дэмждэг энэ сургууль, анги хамт олон тэгээд Сүхбаатар багш маань байгаа. Тэгээд намайг бэлтгэл хэрэгжүүлсэн Сүхбаатар багш тэгээд намайг тусалж дэмждэг сургуулийн байгууллага анги хамт олон ээж, аав, ах дүү нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье.